За сайн мэнд үзэгчдээ дээд түвшний тоглогч Webtoon-ы партнер хийж байна. За тэгээд олон юм уншаад явах уу? Одоо эхлэе. Энд ном, сүлжээ. Бүх технологи бол төгс зүйл. Энэ ертөнцид нэгэн тоглоом байдаг бөгөөд бид тэднийг тоглоом гэж дууддаггүй. Бид хоёр дахь амьдрал гэж дууддаг. Энд та өрх хүссэн зүйлийг бүтээж болох өгөөд энэ танд ямар нэгэн хэрэглэх түүнийг худалдаж авна. Энэ бүх хоёр дахь амьдрал дэлхийн бүхэнд байдаг өгөөд нэгэн зүйл нь ангилал. Хүн бүр алтай ангиллын төлөө явах өгөөд ганц л хүн тэрний үдс зогсно. Тэр бол хан жу хуак. Одоо бүгд тэр хардаг гэдэг үдэнд явна. Гэтэ энэ бол гол дүр. Тэгэл манай залууны багштай алуурчин одны орд болон үхлийн хатан. Энэ бол манай залуу харддаг 6 настай 6 левелтэй. Энэ нь бол амар сайн талын аюултай нь хүргэж болно. Тэгээ манай залуу ер нь бол нэг хөгшин аваа явдаг. Анзаархаас нь өмнө тэр бол одоо тэр өмнө харуулж исэн багш нь морин зөвсөлтгийг 12 цагийн нэг хөд барил бариад тэгээд нэг могоо эсвэл 60 хүлч шиг нэг юм идүүлнэ. Тэгээд нэг юу хэрэгс юм уу тийм нэг зүйлээс зүхтана. Тэгээд ер нь бол манай залуу 16 настай болсон. 10 жил өнгөрсөн гэсэн. Тэгээд багш нь нэг зүйл хэлдэг бөгөөд статус олон левел нь бүх зүйл гэж хэлнэ. Тэгээ энэний дараа 10 жилийн дараа дахиад харуулдаг бөгөөд амар хөгшөржээ багш. Тэгэл манай залуу 20 жилийн дараагийн 26 насыг тэгүүлж хамгийн хүчтэй тулааныг хийсэн ч гэсэн багштай дандаа ялагдав. Манай багш ч бодож ирсэн аа. Нэгэн газрын зураг харуулах бөгөөд ийшээ оч гэж хэлв. Тэгэл манай залуу хамгийн сүүлчийнхаа мөргөлтийг хийгээд багш нь өөрийнхөө доторх хамаг бүх хүчээ гарган энэ хүрээд дуусна. Манай залуу хамгийн сүүлчийнхаа салах хэсгийг үргэлжлүүлэн хийдэг. Тэгээ манай залуу тэр газар руугаа ирэн хаашаа явахаа сонгох гэж байтал системд нь алдаа гарч манай залуу левел нь буураад эхэлдэг. Манай залууч гайхаад бажаад л левел 1 рүүгээ шууд түвшин буурдаг. Манай залууч хайран 20 жил гээд бажаад л манай залуу нэг зүйлийг ойлгодог. Түүний ашигладаг скиллүүд нь бүгдээрээ 30 левелээс дээш байх боловч энэ жирийн хүний XP-гаас хамаагүй илүү явна гэсэн. Тэгээ манай залуу нэг хаашаа явахаа сонгох үед манай залуу өмнө 6 настай байх Эркас гэх хот руугаа очдог. Манай залуу ч ан хийх гээд гарах гэдэл хамгаалагч зогсоосноо. Манай залуугийн левелийг асуудаг. Манай залууч левел 1 гэж хэлнэ. Тэгэл хамгаалагч хэрвээ чи левел 1 бол чи соёо тулайг барч чадахгүй юм байна гэж хэлнэ. Тэгэл манай залуу угаасаа тоогоогүй юм шиг явна. Тэгээд нэг квест гаж өгөөд тэр квестийн шагналыг нь 30,000 алт гэх нь манай залууч хамгаалч шахыг дуудаж идэл соёот нэг тулаан дайрдаг. Тэгсэн чинь манай залуу Сайтама шиг нэг зөвхөн. Тэгээд нэг ирэхэд үед нэг зөвхөн. Тэгээ манай залууч хурдан ирэх юм уу гэдэл байж байна. Тэгэл ялаа шумал алгаж юм шиг нэг алгадаад манай хамгаалагч бүр гайхацсан. Тэгэл нэг ууртай нэг бодонхай хурж ирэх үед энэ 10 левелийн шиг үлээ. Тэгэхээр манай залуугаас ганцхан зөвхөн тэгэл нэг левел ахдаг. 2 левел хүрнэ. Тэгсэн чинь нэг тэмдэглэл ирэх өгөөд манай залууг алуурчны тэмдэг гэх нэг зүйл өгдөг. Тэгснээ нэг шалтгаан болгож хэрвээ хардакийг өгвөл заавал баг бүх айт нь унах юм шиг үлээ. Тэгэл манай залуугийн хардаас өстой хар мянган юм гөөж байгаа юм чинь. Тэгэл манай залуу жоохон ядарсан юм шиг үлээ. Жоохон бэжтэл манай залуу арагшаа арснаа. За ямар ч тач гээд бүгднийг нь алчдаг. Тэгэл 2-7 хоногийн дараа харуулдаг өгөөд урд нь баахан хөгшчүүд
мөргөж байхан тэр. Тэгээ нэг нь би үхэхэд сайхан байна гэж бачил. SSS төвшний нэг англи гараад ирдэг. Маань залууч бүр гайхацсан. Энэ юу гараад ирвэ гэд. Энэ ер нь бол SSS англи нь ер нь бол 200 жилийн өмнө гарч ирээгүй юм билээ. Тэгэл та нар агаарч дөрүүдийн хамгаалагчуд гэсэн чинь тийм ээ бид гээд ер нь бол бажид л маань залуу level up гээд бажидаг. Маань залууч гайхацсан. Маань залууч тэднийг өргөжүүлээд би та нарыг хамгаална ингэн тэгнэ гээд нөөдгүүлэн чи миний эзэн гээд манай залуу угаасаа тэр квестийг биелүүлэх гээд лээжсэн болохоор аль хэдийн квестээ биелүүлж чинь. Гэтэл юм удаашгч вэ. Нэрээ эн чинь 2 дугаар эн чинь одоо бодит ертөнцид ирсэн гэсэн үг. Тэгээд лээжсэн чинь манай хардакийн багадгүй болох одоо бүгдээр шарка гэдэг удаа бай. Тэгсэн чинь манай 2 дахь ертөнд ирсэн чинь ардаас нь ч юм уу мал гэд ер нь бол амар ангуйчлагдаад байгаа нэг залуу хүрээд ирдэг. Тэгэл чиний зэвсэг надын зэвсгийн харьцааг чи мэдрэх болно гэд манай залууч Луксо гэд одоо бүгдээр нэг Луксо гэдэг удаа бай заа төгшин. Тэгэл not hall гэсэн чинь ойлголоо гэд нөгөөх нь ч тоо хоёрыг өстө бинээрээ хитэн хэсэг болтол тасалднаа гэ холын заны дайралт хийсэн ч гэсэн Луксо бол өстө нэрээ сахины урдаар бар дууны урдаар явуулж юм чинь секундэд манай залуу юу болбоо яава гэсэн байртай байж гэн. Тэгэл Луксо дог алгачижсэн аа. Энэ толгойн эзэн минь гээд толгойг нөгдөг. Тэгэл авч болох бүх зүйлсүүд нь авдаг бөгөөд энэ нь бүр нийтдээ 100 сая гэсэн үг. Тэгэл Луксо бол эргэн тойрныхоо бүх NPC-нийг алаад level up гэд аль хэдийн 13 level хүрсэн байдаг. Тэгэл манай залуу Луксогоор хамгийн дээд түвшин хүрнэ гээд мөрөөдсөн. Тэгэл манай залуу компьютер ухаад чирээд дэжсэн чинь шарка халаасны мөнгө байгаа юу ахаа гэд байждаг. Тэгэл манай шарка утсаа ухаад байжтал ахаас нь би аль хэдийн 99 level хүрчихсэн гээд ах 99 level хүрсэн гэж үгээд манай залуу 2 төрсөн дээрснээ одоо нэг төрсөн тусгноосоо нэг гараад бажээд л ардаас нь өө чи энд ирсэн үү гэж байж гэн. Тэгтэл угаасаа шарка айснаас болж хэн дөлөөрөлж шахдаг. Тэгэл шарка аврыг нь хараад байж харка нөгөө нэг 100 сая голдын өгдөг. Гэтэ өгдөг гэж уус шуналтай юм чинь одоо каст өгөөд нэг гетракийн толгой байна гэд 100 саяг өгчдөг. Тэгэл манай залуу би энэ талын ав бол өөрийнхөө дуртай бургерүүдийг бүгдийг авч болох юм байна гэд энэ тална гэж хэлдэг. Тэгсэн чинь би чам 55 гэж хэлээгүй юу гэж байж тэл. Дүүтэй халаасны мөнгөсөнд баярлаа гэж зүгтаа яваад өгчдөг. Тэгэл манай залуу 99. Тэгээ манай залуу жинхэнэ ертөнцөд ирсэн. Надаа хэдхэн айтем бодлоод аваад өгөөч гэд манай залууд хэдхэн айтем бодлоо шарка аваад өгдөг гэсэн. Энэ бүр амар үнэтэй. Яаж авсан? Тэгсэн чинь энэ бүр 70 сая алт болох 70 сая вон гэсэн үг. Тэгэл манай залуу юу вэ ийм үнэтэй байсан юм уу гэд ардаас нь ахаа хааш скол ашиглахгүй надаа өчөөш гэд манай залуу ашиглана гэд тэгэл ардаас нь шарка лог аут хийдэг. Эргэн тойрноор харка гэд яваад ижсэн чинь улаанс тэр аларч химбэ статусын нэг юугаар хараад байж тэл угаасаа CC quest-ийн шагналын юутай юм чи угаасаа яаж л явах вэ? Боосо тэр хардаа гэсэн чинь тэр ч муу харагдахгүй байна уу? Хүмбэр гээд энэ бичлэг дуустдаг. За тэгээд таалагдсан бол лайк and sub дараад тэгээд part 2-ыг хийн. За тэгээд баярлаа.